Монгол улсын ерөнхийлөгчийн зардаг 2017 оны 3-р сарын 7-ны дайсны офицер Бошууч. Нэг эх орны төлөө нэг хүнд тэргээд Баттбаяны чимэд нийслэлийн дарга хамгаалал газрын цэргийн штабын дайсны офицер Ахмад. Дайчин авдар 3 медалаар мөнх төрийн төв мондох. Нийслэлийн хаан дүүргийн ясаг даргын хамгаалал газрын цэргийн штабын шуурхай хааны ахлах ахлагч. Монгол улсын төлөө Их төвш Батланбаат яамны төрийн зохион удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ахмад. Чулуунбаатарын жаргал сайхан Багнуур дүүргийн ясаг даргын хамгаалал газрын цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер Ахмад. Монгол улсын ерөнхийлөгчийн 2015 оны 100 албан тушаалын зэрэглэлийн ахлах ахлах цолоог тус шагнал сухаа. Монгол улсын зэвсэг түвшний жанжин штаб зэвсэг түвшний байгуулагдсны 96 жилийн баярын мэндийг хүргье. Энэ өдрөө бүгдэж бас нийслэлийн төр захиргааны байгууллага за мөн Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний жанжин штаб та бүхнийг эрхэлсэн ажилд амжилт гаргасныг үнэлж шагнаж байна. За энэ шагнал бол бас та бүхний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил ирээдүйд их их урам зориг өгсөн байхаа гэж бодож байна. Ингээд та бүхэндээ дахин эр цэргийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Монгол цэргийн өдрийн зэвсэг түвшин үүсгэн байгуулалтын 96 жилийн баярын мэндийг зэвсэг түвшинд ажиллаж байгаа нийт генерал офицер ахлагч ажилчин албаагчид баярын мэнд хүргье. Өнөөдөр цэргийн хүндэт медаль хугацаанд дэд хурандаас олгож шагнуулсан баяртай байна. Ингээд найз нөхөд гэрвэл бусуудаа баярын мэнд хүргээд цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Албаач зэрэг албаагчтай шүүсэн байгуулсан 96 жилийн баярын мэндийг хүргээд ажлын өндөр амжилт хүсье. За зэвсэгчэнд одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ үедээ одоо бичиж байна. Зарлагаар цэргийн хүнд медалаар шагнасан тул өнөх болгов Монгол улсын ерөнхийлөгч цагийн элбэгт орж халтаар